Тэгэхээр бид нар нэгдүгээрт зам тээврийн ослыг бид нар яаж гаргахгүй байх вэ? Урдсан сэргийлэх тал дээр ямар бодлогын арга хэмжээнүүд авах вэ? Хоёрдугаарт гарсан тохиолдолд хэрхэн яаж анхны болон яаралтай төслөмжийг хурдан шуурхаа үзүүлэх вэ? Эмнэлгийн тусламж үйлчлэгийг тухайн бүс нутагт нь яаж үзүүлэх вэ гэдэг ийм хоёр чиглэлд бид нар анхаарч ажиллах ёстой. Миний хувьд бол одоо 2017 онд гэмтэл шог судлалын үндэсний төвийн дарга байхаас энэ урдсан сэргийлэх тал дээр нэлээд анхаарлуудыг хандуулж ингэж ажиллаж анх энэ одоо үндэсний зөвлөл байгуулагдахад нэлээд үүрэг оролттой ажиллаж исэн хүний хувьд бол энэ дээр нэлээд анхаарлаа хандуулдаг. Тэгэхээр бид энэ урдсан сэргийлэх тал дээр яг энэ бодиттой арга хэмжээнүүдийг л авмаар байгаа. Тэр нь юу гэхээр одоо өнөөдөр жишээ нь зам тээврийн ослоос болж нас орж байгаа тохиолдол одоо жилдээ одоо 540 орчим нас орж байгааг баг энэ 60-70% нь хөдөө орон нутгийн замд энэ нас оролт болоод байгаа. За тэгээд дээрэс нь энэ нас оролтуудын бас дийлэнх хувь нь тодорхой цэгүүдэд болоод байдаг. Энийгээ бид нар хар цэг гэж нэрлэдэг байдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар яг энэ хар цэг дээр бид нар ямар бодлогын арга хэмжээ авах вэ гэдэг нь бас тодорхой шийдэл хүрээгүй, шийдэгдээгүй хэвээрэл байна. Ягаад гэвэл энэ маань эргээд хар цэг гэдэг маань өөрөө эргээд байна уугүй гэдэг асуудал руу орчихсон. Тухайн осол гэмтлийн шалтгааныг аваад үзэхээр одоо хувь хүнээс шалтгаалсан согтууруулгуундаа хэрэгэлсэн юм уу, арга тээврийн бүрэн бус байдлаас шалтгаалсан юм уу гэдэг энэ зүйлүүдийн тогтоогод үзэхээр дийлэнх нь хувь хүн арга тээврийн хэрэгслээс болсон байдаг боловч энэ осол үүсэх нөхцөл байдлын тухайн замын стандартын шаардлага хангахгүй нөхцөл байдал нь нэлээд өндөр оролцоотой байгаад байгаа маа. Тэгэхээр бид нар яалчгүй нэг газар олон дахин энэ автотээврийн осол гараад байгаа энэ цэгүүдийн нэг номерт бид нар зэгцэлж янзлах шаардлагатай орон нутагт. За Улаанбаатарын хувьд одоо энэ 24 онд гэхэд 69% хүүхэд зам тээврийн ослын улмаас одоо амь насаа алдсан ийм тоо баримт байна. Энэ маань одоо ингээд судлаад үзэх юм бол дийлэнх нь сургуулийн орчмын байгаа. Тэгэхээр бид нэр энэ сургуулийн орчимд хүүхдийн аюулгүй байдлыг яаж хангах вэ гэдэг тал дээр бид нар бас томоохон бодлогын арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй. Тийм ч учраас одоо бас засгийн газраас энэ сургуулийн орчны эрүүл мэнд аюулгүй байдлын тухай хуулийг санаачлаад бас өргөн барихаар бэлдэж байгаа. Бид нар энэ дээр хамгийн гол нь цаашд нь ямар нэгэн байдлаар энэ хариуцлагын тооцдог энэ системээ боловсронгуй болгохгүй бол бид нар энэ байдлыг үргэлжилсээр л байна. Хувь хүнээс шалтгаалсан ялангуяа согтууруулгуундаа эргэлзээд зам тээврийн осол хийсэн тохиолдолд тэр хүний эмчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас үн төлбөргүй эмчилсээр л байна. Автотээврийн бүрэн бус байдлаас шалтгаалсан зам тээврийн осол гарсан тохиолдолд бас эмчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас. Гэтэл энэ автотээврийн бүрэн бус байдлыг хэн хангах ёстой вэ? Ийшээ ямар нэгэн хариуцлага тооцож байгаа зүйл алга. Зам тээврээс болж үүсэж байгаа энэ замын стандарт хангаагүй ус болж үүсэж байгаа зам тээврийн осол дээр хэн нэгэн хариуцлага хүлээж байгаа хүн байхгүй учраас энэ нөхцөл байдал үргэлжилсээр байна. Одоо жилдээ бараг 100 тохиолдлоор нас оролт нэмэгдэж байна. Бид нар энийг өнөөдөр 100 тохиолдлоор буурдаг байх ийм бодлого үйл ажиллагааг л хийх ёстой. Тэрний тулд энэ үндэсний зөвлөл байгуулагдсан болов гэж бодож байгаа. 19 онд байгуулагдсан. Одоо өнөөдөр үйл ажиллагаа төлөвлөгөөгөө ярьж байна. Тэгэхээр энэ дээр яг ийм бодиттой үр дүн өгөхөц ийм арга хэмжээнүүдийг хийж хэрэгжүүлэх хэрэгтэй байна л гэдэг энэ саналыг одоо хэлж ярьж энэ өнөөдрийн зөвлөгөөнд оролцож байна. Жишээлбэл хамгийн сүүлд одоо Баян